Өдрийн видеогоор viral хийдэг энэхүү юм ярьж өгөө. Одоогоор аниме гарч байгаа. Тэгээд энэ бол комик нь. За тэгээд манай энэ хобби гэдэг гол дүр маань ингээд дандаа л дээлүүлдэг. Энэ шарка бол ингээд нэг камерамен энэ эмэгтэй нь болохоор нэг амир өнгөрөө эйжен тавс хэвтэнд орчихсон юм бэлээ. Манай оны 30,000 yen гэдэг нь манай оны 7 хоногийн цалин. Манай тэгэл нийт бүр 12 ажил хийж ээжийнхээ арай л гэж амьдралдаг. Тэгсэн чинь энэ нэг шарка өнөөдөр ихтэйсэнтэй компьютероор юм игээл манай гомч чанаа. Тэгээд явж байсан чинь нөгөө залгууранд нь тэглэл солиороод нөгөө хүн унтарч зөөдөө гэж нөгөө хүн халуун гоё масгаш нүрлэн хөрхи зодтолтоод нөгөө хөр хийж авчихсан. Чин ийм хүчтэй болохоор чи ийм азгүй байгаа штэ гэд оромжлол унахаар нөгөө манай шууд уурлаа нэг сайхан балбарсан газараа кимчигээр зодтолтоод ундیں۔ Хоёр галзуу юм чинь зодтолтоо тэгээд маргаас наад бичлэг устгаа чинь молоо гэсэн чинь энэ камер унтраг компьютер нь унтсан бүр 10 баг дэлхийн нийтийн бүх хүмүүс үзээд юм. Тэгээд нөгөө хүн бүрдээ бодож удаж байгаа. Аль хэдийн манай 100 yen болцсон байт юм да. Нэг yen болцсон юм. Нэг сая yen. Шаркан үнээр авахгүйсэн. Нөгөө нэг хүүхдээ үзсэн чинь нөгөө энэ атман нас тоодаг. Өөрөө тэгэл хамаг юм балж байгаа байхгүй. Тэгэл манай үнтэй нэлээлтэй. Гэсэн чинь манай шууд доогуур нэг сайхан ушгилсан. Нөгөө хүнээс зөрүүлээд нэг сайхан зодоод авнаа. Тэгээд бас гудамж зодоо гэсэн чинь нөөцөөр бичлэг хийсэн биш таарад хэрэг хоёлаа хамтруулдаг нэ гэсэн чинь энэ фа гээл. Тэгвэл чи ядаж 90% аваад би 10% авъя. Маргааш манай уусаа дэлгүүрэл манай шууд олон юм хуцаалтай. Үзэгч нэг намайг зоддсон юм а гэсэн чинь нөгөө шууд бичлэг цусангуудаа алгадаг. Манай хүн ч угаасаа алцгар шидэлтэй нөгөө юм нэрээ алт. Тэгсэн чинь манай хүн арай энэ яаж сургуулийн хөгжим биж шивэстэй за. Энэ бол бака гэдэг хөөн гарч ирэнгүүтээ энэ дээлгүүд маань хэлээл. Энэ бол мэрэгжлийн холимог тулаанч бөгөөд нэлээд алдартай юм билээ л дээ. Эсвэл энэ жоо бичлэгээс тогсоогоогүйш дараа төрх амьдрал нь төрөл манай хүн овоо нэг бичлэг хийсэн. За тэгээд ямар ч тач тэгээд энэ өдрөөс хойш манай хоёр хамт ажиллаж болдог. Энэ YouTube-ийн Webtube гэдэг нэг юм болгосон юм байл л дээ. Би YouTube гэдэг хагаад үзсэн чинь нэг дахиад баахан саббуун гарын бичлэг байна. Тэгсэн чинь нэг дахиад багтай нэг өмчлөх их юм бэ. Энэ ихтэй амар сонирн байлаа. Энэ бичлэгийг үзсэн чинь энэ хөөсөн ч өвдөхгүй хараг гэдэг сонирн техник зааж юм. Үгүйс юм байхаар ч одоо хинж хөөсөн ч өвдөхгүй хараг гэхэр чи ямар ч юм баг. Манай ууштай тэгэл одоо хуудаад гэсний юмтай унтахаар л байгаа. Гэтэ энэ дахиад багш чинь манай баг хатман болцсон л доо. Маргааш нь ажилласаа шууд л гар марнаа л гэж явж та. Угаасаа энэ байдлаар ажиллаад байвал бодоолоо шүү дээ. Дээд таашаа ирэхгүй бол хоёулаа дугаараас үлдсэн л доо. Тэгэл манай ямар ч тааш хайртайгаа дугаараас үлдсэлтэй юм байна. Дөгөн гарч өрөнгөтэй чи одоо ямар юугаа гэдэг юм бэ? Гэсэн чинь нөгөө охин нь энэ 5K охин бичлэг хийлдэ баа гэж амар гоншигнаад тэтэ дээлгэдсэн. Нөгөө хүн зэ гарч ирэнгөтэй чүм өө миний эмзэлэг сүрчээ өнгөрөнгө би санаж ийн үгсэн чинь нөгөө бичлэг хийсэн байж тардаг. Тэгэл нөгөө гэл яваад гэж байгаа байхгүй. Эм гарлаа. Яг гарна ингээд шүтэн бичлэг чинь нэгсэн хамаг юм ухаад очих гэсэн чинь хөрхийн энд нь зодуулаад гэснэ юу ч явахгүй болохоор уцын жон дээрмлээ бой гэж авч яаж бүр нөгөө хүнийх нь дугаар байгаа штэ. Одоо хоёлаа яна цагтаа дуусах гэсэн чинь нөгөө бичлэг хийсэн байж таараад нөгөө хэдэнтэй заавал юма биш явцаа аваарэ гэж орон дэмжлэг өгснөр манай хүн энийг viral хийж буюу зодооны сургалт болгосон байт юм да. Ой уцаа авъя гэсэн чинь нөгөө шууд дээрсэн манай өөдөөс нь тухайн нийлүүлээ наадын. Тэгээд яг цохоос өмнө ингээд очиод мөрөгчүүлээ хөвдөө гэж авсан.
Тэгэл нөгөө зөвхөлтүүд нь гэсэн чинь нөгөө хүн гар нь бүр хавдаацсан. Манай хүн ялгцсан ясан мэт. Тэгтээ манай хүнээс тухайн хавцаад л та. Настэж манай бүр 20 сая бол нөгөө шууд мөнгөөр нэг сайхан хувц авчт юм байна. Сайхан. Манай уус ийм их мөнгө авч үзээгүйсэн болохоор юу гээл те ингэж яах вэ? Яг вэ юунд төрөх вэ? Ухааны бодсон тий. Гэсэн чи бомын болохоор хамт уулзах уу гэж чадчихтiin. Манай нөгөө авахгүй гэсэн хувцас шууд аваад өмссөн жааш. Зээл. Анхуу штэ ингэж ядуу гэдэг харуулахгүй л тун. Гэсэн чи энэ хоёр яг адилхан хувцас өмссөн байт юм да. Тэгэл ганд нь шүрсэн биш баг мөрөөдлийн амьдралаа хүн бодвол 10 жилийн дараа гэсэн чинь манай хүн амьдрал босгоцсон байдаг наас. Яг тэгж харагдаач чи. Гэсэн чи нөгөө манай хүний нөгөө ингэсэн нөгөө энэ байсан байж таардаг. Энэ бас ялгаач юмсан. Манай хүн гэхдээ үгүйсээ бараг шаврын алтуу гэж өөрөө бодоо те. Яжгаад манай хүн энэтэй найз гэж хэлсэн нөгөө хүнтэй хэлж байгаа юм. Угсаа нэг сургууль юм чи найз үчтэй гэдээ даргалж байгаа маа. Чи одоо ингэж хийж болохгүй юм аа малмын гэж бишээ тий урам зориг өгөөл те ингэж өгж болохгүй штэ техник минь юм бичлэг хийх гэлтэй ямар хачин царайтай болчоо ямар тач босож орчингод ямар тач тэ хамтраад нөөс ажилтаа очлогсны явдаг жамаа манай ашгүй үлдээтэй нөгөө хийж байгаа тэгээ анх удаа уралж болохоор хамгийн юм бодлоо нөгөө хүн бүр хайртай болчих уу яач уу гэсэн чинь ард талаас нөгөө халдцаг гараад ирнэ. Чидтэн бол хүрээ дээр гэсэн чинь манай хүн энэс хан дэлб зөгчт юм да. Яасан гэсэн чинь манай нөгөө шатаа хөрхий яриа тэгээ камермен гуулсан манай хүнээс нүдэж гарна уу. Өршөөлдөө яг өмнөдөө шовтол бол би чамаа яг өршөө гэж явдیں۔ Би бандаш шовтол манай хүн барыг ичих нүргүй барыг тайлах нэ. Яа, тайлхын даван дээр. Ой, ээжилтэй. Нөгөө би чиний баймын манай яа харуулах гэжсэн чи манай шүү дээ. Манай энэ гарч ирэнгүүтээ. Өөртөө бүгднийг хин бийгээ харуулж байгаа байхгүй юу? Нэрэл хэлбэг тудаан шимэйлээ. Тэгэл нөгөө гүрүүчээс тэнжинх нь нусан буулгаж жагаад нөгөө нь аваад явж байгаа маа. Манай хүн гэхдээ хайртай хүнийхээ дэргэд бүр зэлцэлж байгаа зү. Юуны баг энэ байгаагүй бол өдөө тайлбар баг манай хүн юу өндөр юм. Манай хөрхий юу тэ уйлаа. Хэд оног бичлэг хийгээгүй. Тэгтэл манай хүнтэй өдөр болгон машинаа хийсэн бүх юмын нэрвэр шидэлтэй бахан дасгал хийгээл. Нөгөө талд манай шарка нөгөө яз нэрхгүйсэн болохоор эндээ хөрхөө дээлхүүлээл. Яг манай хүний авчруул яг өөрөө буцаад камерамен болоо гинэ. Тэгсэн нөгөө стрим хийгээл. Өөрөө манай хүнийг одоо дээрлэгдэг гэж яасан. Тэгэл ээж нь гэлтэй хөөлсөн чинь нөгөөхэндээ хүү мөө чи ингэчлээ гэж олон юм хоцох гэжсэн чинь угаас хүн чанарын зулгаагаад байлж байгаа маа. Яг үлх үүдээ юм те. Угаас энэ хүртэл зүрхний амдууд талцсан юм чинь. Тэгээд мандаа битгий ирээрээ гэдэг юм уу бас. Ард талаас нэг юм манай очсон байх бөгөөд нөгөө стрим бас асаачжээ бас. За тэгээд 1 2 5 гэдэг шиг ямар ч юм үдэлтэл нэг хүн төгсөн чинь нөгөө юм манай хаачин гэсэн амар сүтөөжсэн киндан хөлрөө шууд киданд л хийж байгаа маа. Ингэснээр дэсний хан хөлн гэдэг юм дэгдэг энэ тэгж хамгаалалтай. Одоо би дасцсан гэж манай усан сэлдээ хийсэн болохоор нэг сайхан хамарсан маа. Ганц цохол буда. Гэсэн байлаа гэсэн манай хаа лайк саба дарахаа битгий мартаарэ. Ирм ханд лайк саба дардаг юу? Тэгэл ингэснээр манай хүн ирэлт хийж байгаа маа. Comeback. Тэгтэл илүү сайн мөнгө болох юм бид эдитер хэрэгтэй гэж шүү. Яг үдэ түмээ дээр танилцуулдаг шүү дээ. Ямар ч тааш тийгч хайх цаг алдахгүй шууд эдит хийж чаддаг хүмүүс байна уу гэж асуусан чинь
Нэг өхөн би чаднаа л гэж байна. Битсэн юмуд нь ахмад насны ах уу гэж магадгүй. Тэгтээ яг болон толгойд үзье гэж баргаас цаг тоглож байгаамаа. Тоглолтын. Тэгтээ хил үж таарав. Гэсэн чи эдний ангийн өхөн дээрээс манай үний мом юу вэ? Хайртай өхөндөө болж яхад нөгөө тэгсэн. Дагсан өх юм бэлээ. Энэ доромжлоод ийсэн чи тэгвэл доромжлоод игээд гарнаас нь ирсэн чи хамаг амьдралаа тэгсэн нөгөө ингээ шоолод зүн байхгүй андаа уруулчих л да гэж хэлсэн. За тэгсэн чи энэ нь болохоор байнгу зээд манай үний дээр юм юм хийжээс энэ амар манай умараг ичиж өгөхгүй аргагүй штэ. Ямар ч тааш манай дидэртэй болсноор ингээд хоёулээс хоёр маань ингээд гурвал орж байгаа.